том амжилттай гэр бүлийн бизнес ер нь хизээ бутраад ундгийн бэ гэвэл тэр хүчтэй, эрх мэдэлтэй, тэр компаниг хөл дээрээ босгосон патриарх одоо тэр агуу том аав, өвөө, тэр ах мэт хүн нас барахаараа тийм хүүхдүүд нь хоорондоо булаацаад нэг хүүхэд нөгөө хүүхдийг үзээ яддаг, нөгөөх нь дуургүй тэгээ цэгцэлдэг. Тэр хүүхдүүдийг томоотой байлгадаг. Тэр том хүчтэй хүн байхгүй болчохороо тэр гэр бүлийн бизнес нь бутраад фейлдэд ундаг. Энэ бол юу юм бэ гэх юм бол хүний характер, хүний сэтгэл зүй. За. Улс орны хооронд яг адилхан. Тэгээ олон улсын төвшөнд бас яг адилхан. Окей. Америк байхгүй болчих юм бол яах юм? Хятадууд шууд Тайван руу орно. За. Америкч байхгүй болчих юм бол араб улсууд Израилийг шууд арчна. Тийм биз дээ. Окей. За энийг би яагаад ярьж байна гэх юм бол энэ бол түүхэнд олон дахин болж исэн явдал. За хамгийн томоохон юу юм бэ гэх юм бол ойролцоо 100 хэдэн жилийн өмнө бараг л 110 жилийн өмнө болж исэн юм. Тэр юу бэ гэх юм бол дэлхийн 1-р дайн. Хаанаас эхэлсэн бэ гэх юм бол нэг Сербийн нэг экстрим үзэл бодолтой хүн хэнийг буудсан бэ гэх юм бол ханхуу хунтааж принц Фердинандыг буудсан. За. Буудсныхаа дараа юу болсон бэ гэх юм бол зүгээр энэ хувцсыг хараарай. Энэ цэхэр гоё хувцс. Heir to Austrian throne assassinated. Австри-Унгар гэдэг улс тухайд Унгар Австри ерөөдөө нийлцсэн байсан. Тэ? Хаант улс. Дараагийн хаан болох байсан хүн Фердинанд энэ буудулсан, нас барсан. Эхнэр ч гэсэн буудсан. Олон удаа алах гэж үзсэн. Тэгээд нэг удаа ерөөдөө амжилт нь хүрчээд тэ. Тэгээ одоо музейн дотор энэ цамц нь хിവэрэ байж л байгаа. Тэ та тарч энэ цамц өмссөн байгаа зураг авахулсан. Энэ цуссаар тэ Ferdinand-ийн цус энэ дээр байж л байгаа. За, Austria will avenge murder. Австри улс хариугаа барина. Окей. Австри, Унгар өөр улс орнуудтай зөндөө хилцэлтэй байсан. Гэрээнүүттэй байсан. НАТО шиг тий одоо хин хооронд хамтарсан байгаа. Орос, Хятад, Иран, Хойд Солонгос, БРИКС гэсэн юм байгаа, НАТО гэсэн юм байгаа, Америк, Израиль гэсэн юм байгаа. Тэ. За. Тэгээд Австрия Унгар юу исэн бэ гэх юм бол Орос дайн зарлсан. Окей. Яагаад Австри Унгар Оросууд дайн зарлсан бэ гэх юм бол Оросууд Серб улстай гэрээтэй байсан. За Австри Унгар Сербуудад юу гэж хэлсэн бэ гэх юм бол танаа нэг хүн манай хүнийг алчлаа. Тэ? Хүмүүсээ үг. Тэ? Ялаа идэл гих мэдш. Сербууд юу гэсэн бэ гэх юм бол үгүй тийм юм хийхгүй. За тэгэл Австри Унгар Сербд алцаад эхэлсэн чинь Сербууд Орос ах нар руугаа яриад биднийг хамгаалаарай. За Оросууд окей тэгээ Австри Унгартай дайн зарласан. За тэгсэн чинь Францчууд Оростой гэрээтэй байсан болохоор Францууд Австри Унгар руу дайн зарласан. За. Тэгээ юу болсон бэ гэх юм бол Германчууд Бельги руу орсон. Бельги бол хөрх neutral. Одоо аль нэг ч талд ороогүй. Гэхдээ Германчууд яагаад Бельги руу орсон бэ гэх юм бол өөрийнхөө Францчуудаас хамгаалахын тулд тэгээ Германчууд яагаад Бельги, Франц эсрэг хөлсөн бэ гэх юм бол Германчууд Австри Унгартай гэрээ хийсэн байсан. За. Амар замбраг болж эхэлж байгаа зү. За. Тэгээ Германчууд Францынхаа эсрэг Бельги руу орсон болохоор тэгээд Бельги улс Францчууд ерөөдөө ёс суртахуун соёлын хувьд тэний талд орсон байсан байх юм бол Британчуудтай орсон байсан болохоор Их Британи Германчууд руу дайн зарласан. Окей. Амар замбраг юм байгаа зү. Окей. Өнөөдөр юу болж байна гэх юм бол Украин, Европ хамтраад Америкчуудыг Оросын арчихын тулд татах гэж үзэж байгаа. Европчууд НАТО тийм ээ Оростой алдчихж байгаа. Америкчуудыг заавалчгүй татах гэж оролдож байгаа. Нэмээд дөнгөж сая юу болж байгаа юм бэ гэх юм бол Израиль Иран руу пуужин явуулаад хэнийг энэ дайн руу чирээд оруулах гэдэг юм.
Америкчуудыг чирээд оруулах гэдэг. Европ одоо Канада улсыг найрж байгаа. Канадчууд Америкт ерөөхдөө маргалдаад эхэлж байгаа. Канадын Дэйв Карни юу ч хэлсэн бэ гэх юм бол за бид нар ерөөхдөө Америкчуудаа нийлэхэ болох юм байна. Бид нар Европтой илүү дутсан байна. Европчууд тэрийг шууд анзаараад юу хийж ийнэ гэх юм бол Канада улсыг өөрлөгөө татах гэж байгаа, Оросын эсрэг татах гэж. Окей. Юу болж байгаа юм бэ гэх юм бол амар замааргүй байдал үүсэж байгаа. За тэгээ Пуутин ингээ хооронд нисэж байгаа. Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Nord Stream ашиглалтанд орохоо болцсон. Nord Stream-аар газ, нефть урсгаа болцсон. Хямдхан эрчим хүч байхгүй болсон болохоор Германы эдийн засаг хог дээр өсөрч байгаа. Австри улсын эдийн засаг хог дээр өсөрч байгаа. Польшууд жоохон хэцүүдж байгаа. Европ даяар ерөөхдөө юу болж байгаа юм гэх юм бол эрчим хүч үнэтэй болж байгаа, эдийн засаг хог болж байгаа. Тэгээ болоо юу? Үгүй, болоогүй. Баахан цагаачлуудыг дүүргэцэн, баахан паразитуудаараа улсаа дүүргэцэн, баахан өнгөө халамж, тусламж мөнгө авж байгаа хүмүүсээрээ дүүргэцэн. Христийн шашинтай хүмүүс биш. Африк, Ислам хүмүүс, муслим хүмүүсээр улсаа дүүргэцэн. Окей. Одоо нефтний үн хааш 80, 90, $100, $120 хүрчээд Европын эдийн засаг яах юм бэ? Их Британий эдийн засаг яах юм бэ? Францын эдийн засаг яах юм бэ? Германы эдийн засаг яах юм бэ? Муудаад ирнэ. Хэдэн зуун мянган хүмүүс ажлын байраа алдна. Хэдэн зуун мянган хүмүүсийн ажлын байр байхгүй болж байгаа учраас банкны систем хог болно. Нийгмийн даатгал, тэтгэврийн систем халамж байхгүй болчихно. За. Тэгээд хэдэн зуун мянган Герман, Франц, Англи хүмүүс бухимднаа. Номер 1 буруутгах юм бэ гэх юм бол улс төрчин. За тийм учраас улс төрийн томоохон хувьсгал болно. Бослого болно. Өөр хэнийг буруутгах юм бэ гэх юм бол гадны хүмүүсийг буруутгахнаа. Тэр цагаачлуудыг буруутгахнаа. Тэр өөр шашинтай, өөр соёлтой, өөр үзэл бодолтой татвар төлдгөө тэр улсаас паразит мэтэр амьдарч байгаа хүмүүсийг буруутгах. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контентээр өөрчлөлөө. Ийм юм түүхэнд болж исэн юм уу? Зөндөө болж исэн. Хамгийн тодорхой жишээ нь юу юм бэ гэх юм бол та зүгээр судлаа үзчихээ. 1844 онд Филадельфи хотод юу болсон бэ гэх юм бол Америк иргэдүүд хоорондоо алдсан. Яагаад алдсан бэ гэх юм бол эдийн засгийн хувьд бол маш хүнд цаг үе байсан. Тэгээ Америк руу хэдэн сая Ирланд улсаас тий өөр үзэл бодолтой католик за Их Британий ихэвч хүмүүс нь тухайн үед протестант байсан. За христийн шашны ялгаа. За тэгээ баахан ядуу Ирланд гаралтай католик хүмүүс орж исэн болов нэгдүгээр шашингаараа, хоёрдугаар эдийн засгийн байдлаараа за тэгээд энэ Ирланд хүмүүс манай улсыг сүрүүлж байна, халамж авж байна, хандив аваад байна. Эднэр цалин орлогыг төвшингийг доошлуулж байна. Тэгээд Ирланд улс тухайд амар ядуу байсан болохоор соёлтой хүмүүс нь орж ирсэн юм уу гэх юм бол үгүй. Окей. Та Ирланд улсын хүмүүсийг нэрүүд мэдэх юм бол үсэг O'Reilly сонсч ирсэн үү? Shaughnessy сонсч ирсэн үү? Hennessy сонсч ирсэн үү? За. Бас их сонирхолтой Ирланд улсын нэг нэр юу юм бэ гэх юм бол O'Hooligan. O'Hooligan гэсэн маш түгээмэл овг нэр. Ирланд гаралтай. За, хулиган гэдэг үг сонсч ирсэн үү? Бүтэхгүй хүн. Зодон хийдэг. Бослого хийдэг. Тэ. Өөр хүний хөрөнгөлөө халтдаг, машин зашин бүх юмыг эвдэлдэг. За. Тэгээ Ирландаас гаралтай хүмүүс тэ O'Hooligan гэдэг авахтай хүмүүс маш их тухайд бас бухимдчихсэн. Тэгээд ямар үг гарч ирсэн бэ гэх юм бол hooligan, хулиган
гэсэн үг гараад ирсэн. Бүр Америк нийтээрээ Ирланд хүмүүсийг буруутгаад hooligan гэж нэрлээд хөөгөө гарах гэж үзсэн. Та нар нэг Leonardo DiCaprio кино үзсэн байж магадгүй. Gangs of New York. Ерөнхийдөө яг тэрийг л тайлбарлаж байгаа. Тэ? Юу болж байгаа юм бэ гэх юм бол иргэн нийгэм дотроо бут өсөрч байгаа. Хүнийг буруутгах, хоорондоо алдсан. Окей. Эдийн засгийн байдал муудж гин германчууд тэ өөрийнхөө улс төрчнөө буруутна, улс төрийн системээ буруутгах, CDU нам гих мэд чинь буруутгана. Дараа муслимчуудыг буруутгах нь тэгээд араас нь юу болох юм бэ гэх юм бол энэ Макрон өгснөө манайхыг ингэсэн бэ. Энэ Их Британи ягаад биднийг ингээд Оросын эсрэг хөдлөгсөн бэ? Францчууд яг адилхан үллэхийн Их Британыхан яг адилхан юм хийн Испани дотроо угаасаа бутархаа байгаа тий. Барселона тусдаа харж байгаарай. За. Их Британи, Скотланд байна, Northern Ireland байна, Wales байна, England байна. Дахиад бутарч нь хоорондоо алдсан аа. Ингээ. Герман улс дотор бас Бавария мөч байгаа. Тэ? Bayern Munich баг сонсч байсан баг. Бавариагийнхан Bayern-ийнхан өөрийнхөө юу ч тодорхойлдог юм бэ гэвэл бид нар яг герман биш л те гэж ярьдаг байхгүй. За герман дотроос Prussia гэсэн хэсэг байгаа. Энэ бүгдээрээ буцаага сэтэрчнэ. Яг вэ гэх юм бол эдийн засгийн байдал муу байгаад ирэхээр ажлын байр байхгүй болохоор буруутхан хайдаг. Тэгээ ер нь буцаагаад ингээд хэвэндээ ордог гэх юм уу та. Окей. Энэ нас нэг сонирхолтой судалгаа юу юм бэ гэх юм бол Америк дотор нийт судалгаа өгсөн хүмүүсийн 32% муслим хүмүүсийг гайгүй гэж үздэг юм байна. 55% муслимчуудыг муу, ерөөхдөө муу гэж үздэг юм. Герман 23% муслимчууд окей. 70% нь муу. Франц 33-66, Испани бүр аимшигтай. 14% муслимчууд гайгүй гэж байна. 61% муу гэж байгаа. Испани түүхийг судалчих юм бол Al-Andalusia би нэг бас өмнө ярьж ирсэн муслимчууд Испаниг 2-3 удаа тэ оролдож үзсэн. Булаах гэж авах гэж үзсэн. Их Британи 28% муслимчууд гайгүй 61% муу. Орос 18% муслим хүмүүсийн эсрэг 53% окей гайгүй. 18% муслимчуудын талд орж байгаа 53% эсрэг. Их Британи 28% муслимчуудад дуртай 61% дургу гих мэтэрч. За. Одоо юу болох юм? Энэ бүх юм сэтэрч чинь. Тэгээ хоорн алдсаад эхэлсэн заяа. Тэгтээ ийм хоорн алдсаад байгаа дээр нь зогсоодог механизм улс төрийн тим функц байхгүй байгаа. Тэр нь юу юм бэ гэх юм бол нүүб. За, нүүбийн үндэсний аюулгүй байдлын хороо өнгөрсөн 2-3 хоног хуралдсан. Оросууд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ болохгүй, тэр болохгүй, энэ болохгүй. Хятадууд юу хэлж байна гэх юм бол энэ болохгүй, энэ болохгүй, энэ болохгүй. Израильчууд юу хэлж байна гэх юм бол мэ гэж хэлж байгаа тий. Fuck off. Тэгээ бид нар хүснээр юм. Америкчуудыг Украин Ирак руу орж явахдаа тэр нүүбийн аюулгүй байдлын хорон дотор баахан хүмүүс бухимдсан. Америкчууд сонссон уу? Сонсоггүй, тоосон ч юм аа. Либия руу орсон ч тоосон юм байна уу? Байхгүй. Афганистан руу орсон хамаагүй. Украин юу болсон? Хамаагүй. Нүүб ерөөдөө одоо ер нь хэрэггүй болцсон. Нүүб бутарч байхгүй бол. За нүүбийн өмнө юу байсан бэ? Дэлхийн 1-р дайны дараа тэ томоохон улсууд хоорондоо юу ярьсан бэ гэх юм. Oh my god, бурхан минь. Дахиад ийм дэлхийд даяар дайн болохгүйн тулд тэ хоорондоо ийм маргаана шийдвэрлэдэг механизм байгуулахтай болчихё. Тэгээ юу үүсгэн байгуулсан бэ гэх юм бол League of Nations, Société des Nations. Хэд наслсан бэ гэх юм бол 20 наслсан. Яагаад вэ гэх юм бол дэлхийн 2-р дайн. Яагаад вэ гэх юм бол энэ League of Nations зүгээр бүтэхгүй. Хотлаа. Барсангүй. За тэгээ League of Nations нүүб шинэлэг санаа юм уу? Ерөөдөө хүмүүс дайн болсныхаа дараа дайн ямар аимшигтай юм бэ? Ямар лайтай юм бэ? Хин ч хэрэггүй юм байна. Энэ дайныг зогсоодог механизм байх ёстой шүү дээ. Байсан. Наполеон байхгүй болсны дараа Наполеон юу болсон бэ гэх юм бол Европ даяаргүй алдсан шүү дээ. Наполеон ерөөдөө Европыг тэр чигээр арчаад дараа Москва руу ороод тэндээ бүтлгүүтээд тэгэл өстой хэдэн сая хүн нас барсан. За Европ даяар болсон бэ гэх юм бол бурхан мэнэ. Европ даяараа дахиад дайн болохгүй тулд хэдүүлээ маргаана шийдвэрлэх механизмд болох хэрэгтэй байна. Тэгээ юу үүсгэн байгуулсан бэ гэх юм бол Concert of Europe. За 1815 оноос 1914 онд хүртэл энэ байсан.
Тэгээ хэрэггүй болсон. Яг гэх юм бол дэлхийн 1-р дайны эхэлснээрээ Concept of Europe байхгүй болсон. Тэрний дараа League of Nations тэгээ дээр байхгүй болсон. Одоо United Nations NUB бас байхгүй болно. Сонирхолтой юм юу бэ гэх юм бол энэ NUB-ийн гишүүнчлийн газрын зураг. Окей. Монголчуудын дотор орсон байгаа, Оросууд орсон байгаа, Хятадууд орсон байгаа. Бараг бүгд ер нь бүгдээр орсон байгаа. Ингээд зум ин хийх юм бол сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол бүр хойд солонгос гишүүн гэж боддог. Маргааныг шийдвэрлэж чадчихна уу? Энэ байгууллагын ерөөдөө функц үүргээ биелүүлж байна. Тэ. Одоо NUB-ийн general ерөнхий хорооны ерөнхийлөгч нь тэр Анна-Лена Бэйбек гэдэг лат авгаа. Окей. International Court of Justice. Олон улсын одоо хамгийн том хуулийн байгууллага Den Haag-д хуралддаг. Ажилтг байсан бол Беньямин Нетаньяхуыг шоронд хийх ёстой. Израилийг шийдэх ёстой. Ираныг бас шийдэх ёстой. Америкчуудыг заяа. Югославиа бомбогдож явах үедээ Америкчуудыг ерөөдөө хорих ёстой байсан, шийдэх ёстой байсан. Дараа нь Афганистан руу орохдоо шийдэх ёстой байсан, ерөөс юуж байхгүй. Ирак руу орохдоо бла 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 бла, Либия хамаагүй. Энэ олон улсын хуулийн байгууллага уусаа томоохон улсууд тоохоо болцсон. NUB-ийн аюулгүй байдлын хороо зүгээр хог болцсон заяа. Тэгээ энэ угаасаа бутраа авчна. Окей, дараагийнх нь НАТО. Барууны аюулгүй байдлыг хамгийн том эрсдэл оруулж байгаа байгууллага өнөөдөр ямар байгууллага юм бэ гэх юм бол НАТО. НАТО-гийн хамтрлын гэрээн дээрээ 5 дахь заалт юу юм бэ гэх юм бол нэг гишүүн рүү дайрах юм бол бусад гишүүн бүгдээрээ нийтээрээ дайн зарлах хэрэгтэй. За энэ юутай төсөө сонсож байгаа юм бэ гэх юм бол энэ Фердинанд энтэй адилхан байгаа зү. Тэ? Манай нэг хүнийг яачих юм бол бид нэр хамтраад яачна. Окей. Нэг НАТО-гийн гишүүн буруу энийг алхам хийчих юм бол эсвэл нэг солиотойгоор тэнхтэй явах юм бол тэр Article 5 гэрээний заалтын номер 5 Европыг дайнал оруулж, Америкчуудыг дайнал оруулж, Канадыг дайнал оруулж тэгээд юу болохыг эхлэх магадaltaй юм бэ гэх юм бол дэлхийн 3 дугаар дайныг эхлүүлэх тэ бүр хурц болох хамгийн том механизм одоо үүсэх боломжтой газар юу юм бэ гэх юм бол энэ НАТО баггүй. Америкт. Энэ НАТО-гаас болоод Европчууд Америкийг Украин руу чирээд оруулах гэдэг байгаа шүү дээ. Окей. Энэ Израиль Америкчууд хоорондоо зузаан байгаад болохоор Израильчууд энэ Израиль Ираны дайн руу тэ энэ еврейчууд Америкийг тийш чирээд оруулах гэдэг байгаа шүү дээ. Окей. Энэ ерөөхдөө юу болцсон бэ гэх юм бол нэг амар том тий өрх гэх юм уу та тий ер нь бол дэлхийд даяар Америкчуудыг тий нэг дайн руу чирэх гээд байгаа нэг хэдэн хулгайчууд явж байгаа байхгүй. За дараагийн нэг том механизм Европын холбоо. Унгар улс бүрэн гишүүн. За Унгар улс удаж байгаа Европын холбооны гишүүн. За тэгээ Европын холбооны гишүүдүүд нэг эрх үүрэг гэх мэт юмнууд байгаа. Европын холбооны гишүүн юу хийх боломжтой юм бэ гэх юм бол тэгээ шинэ гишүүн оруулж ирэхтэй татгалцах эрэхтэй. Төсөв мөсвтөрөө бас татгалцах юм уу тиймэрхүү хуулийн төслийг зогсоох эрэхтэй. Унгар улс Европын холбооны бүрэн гишүүн. Окей. За тэгээ Европын холбоо юу хийгээд байна гэх юм бол Украин руу мөнгө явуулъя. Украиныг гишүүн болгоё гэж байгаа. Окей. Гишүүн бус улсыг санхүүжүүлмээр байгаа. Гишүүн болох гэдэг байгаа. Тэгээ Унгар улс юу хийж байна гэх юм бол бид нэр татгалцлаа. Украиныг гишүүн болохгүй. Украин руу Европын холбооны татвар төлөгчийн мөнгийг бас явуулахгүй. За тэгээ von der Leyen, Kaja Kallas тэр Европын холбооны том гарууд Унгарт дургу. Унгар одоо шавар хааж эхэлж байгаа. Тэгээ юу хийжийнэ гэх юм бол Унгар улс хамаагүй. Тэ бүрэн эрх ерөөдөө байхгүй. Унгар улс бид нартэй гэрээ зурсан юм зүгээр тоглоом байсан юм а. Украин руу мөнгө явуулна. Украиныг ч гэсэн гишүүн болгочно. Тэгээ өөрийнхөө үүсгэсэн системүүд тэ механизмууд энэ гишүүдүүд өөрөө зөрөөд хүчингүй хэрэггүй бүр лай болгож байгаа байхгүй. Тэгээ нэмээд муслимаар ингэ дүүргэсэн заяа. За. Тэгээ одоо орлогын буурна, эдийн засгийн хог болно, нийгэм халамж, банк, санхүүгийн систем, ажлын байрууд нь байхгүй болно.
Тэгээ Европчууд одоо хинтээ алцаад эхлэх юм бэ гэх юм бол өөр шашинтай хүмүүстэй алцаад эхэлнэ. Францчууд, Германчуудтай муудалцаад эхэлнэ. Их Британи, Францтай муудалцаад эхэлнэ. Герман, Польш, Украин, Унгар улс Украины тодорхой хэсгийн булаагаад авчин Молдова ч гэсэн ямиг зулгаах гэж үзсэн. Оросууд угаасаа аль хэдийнэ Украины тодорхой хэсгийг авчин. За. Тэ. Иймэрхүү юм болно. Тэгээ ингээ юу болж ийна гэх юм бол энэ нүб байхгүй болчих юм бол амар том хоосон зай гараад ирчих чинь. Энэ одоо ерөөхдөө англиараа power vacuum гэдэг. Гэнт нэг хүчтэй зохицуулдаг байгууллага байсан чинь байхгүй болсон. За энэ видеога юугаар эхэлсэн санаж байна уу? Нэг том гэр бүлийн нэг ах мэд хүн үүсгэн байгуулагч нь алга болчгоор хүүхдүүд хоорондоо алцаад эхэлдэг. Яагаад вэ гэх юм бол энэ хүчний хоосон орон зай бий болоод жижигүүд нь ингээд муудалцаад ирдэг. Нүб НАТО, Европын холбоо. Энэ гурван байгууллагууд бараг зэрэг алга болно заяа. Тэгэхээр тэр хоосон орон зай дотор юу болох юм бэ гэх юм бол хүмүүсийн хэрүүлээрээ дүүрчнэ. Тэгээ Европт юу болох юм бэ гэх юм бол иймэрхүү л буцаагаад байна. За. Тэгээд би одоо хөрөнгө олтынхаа багцаа автомата гих мэдчлэн эндээ бэлтэж байгаа. Окей? Эндээ бэлтэж байгаа. За та бас өөрийнхөө хуримтлал хөрөнгө олт ирээдүйн худалдаа авах чадвар хүүхдүүдийнхээ ирээдүй энэ лайнаас хамгаалмаар байгаа юм бол тий. Манай байгууллагатай уулз бид нэр зөвлөгөө өгье. Хөрөнгө олтын чинь багцыг чинь энэ кризисийн дунд чадхаараа удирдах явчихъя. Энэ одоо бас миний зорилго болцсон байгаа. Би хүүхдүүдийнхээ төлөө тий төгрөг маань хог болох юм уу? Евро хог болох юм уу? Доллар хог болох юм уу? Алт яг яах юм бэ? Ямар улс хоорондоо яаж алдсах юм бэ? Хаашаа ерөнхийдөө мөнгө хөрөнгөө аюулгүй тий байшуулах юм бэ? Одоо баг хөрөнгө олтын өгөөч гэхээсээ илүү тий энэ кризисийг давхаар үйлдэл хийх хэрэгтэй байхгүй юу? За тэгээд олон улсын хөрөнгө олтын сан ETF бүтээгдэхүүнүүд байгаа. Тий. За мэдээж тий та иймэрхүү үйлчлэгээ тий ирэх 5-аас 10 жилийн дотор энэ бүх маргаан сэдрээд эхэлчихнэ. За энэ хугацаанд ерөөхдөө оновчтой мөнгө хамгаалмаар байгаа юм бол бид нартай холбогд. Тий. Энэ миний зорилго. Контентер юу болчих чинь гэх юм бол геополитик дээр олон улс хөрөнгөний зах зээл дээр иймэрхүү юм болох ч байгаа. Тэгээ би өөрөө ингэж хамгаална. Тэгээд над шиг яг адилхан ингэж хамгаалмаар байгаа юм бол холбоо бариараа 75 00 амар замаар болно. Бэлэн байцгаая.